Орхон аймгийн наадмын талбайн урд хэлмэгсдийн дурсгал зориулан ногоон төгөл бий болголоо. Орхон аймагт нийт 80 гаруй хэлмэгсэд аж төрж байсан юм. Иймээс энэхүү хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж жил бүр олон арга хэмжээгээ зохион байгуулдаг. Энэ ажлын нэг нь мод тарих үйл ажиллагаа юм. Монгол Улсын цагаатах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос аймаг нийслэлийн салбар комиссуудад өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид өнөөдөр Орхон аймгийнхаа хэмжээнд байгаа улс төрийн хэлс хэрэгт хэлбэгдэсдийн ач зээ үр хүүхэд тэдний төлөөллийг оролцуулан мөн мэргэжлийн байгууллагынхаа ажилтан ажиллагчдын тусламжтайгаар хамтарч Орхон аймагта хэлбэгдэсдийн дурсгалыг мөнхжүүлэх ногоон төглийг байгуулахаар зохион байгуулалтын ажил хийгээд өнөөдөр бид мото тарьж байна. Ингээд өнөөдөр бол бэлэглэлийг бодож бид нар 108 мод тарьж байгаа. 2022 оны ажлын төлөвлөгөөг улсын хэмжээнд нэг ижилхэн байдлаар зохион байгуулахар чиглэлэрсэн. Тэрний дагуу өмнө бид нар гаргасан төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт гаруулан ажиллаж байгаа. Бид жил болгон 9 сарын 10-нд улс төрийн хэлс хэлбэгдсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан бас тусгай хөтөлбөрт арга хэмжээ явуулдаг. Аймгийн бүх шашны байгууллагууд, ном хурах, за мөн цагдаагийн байгууллагууд бол тээврийн авто замын хөдөлгөөнд орж байгаа тээврийн хэрэгслүүдийн гэрлийг асааж хүндэтгэх, за мөн боловсрол шинжилгээ ухааны газар аймгийн музейтэйгээ хамтраад ерөнхий улсын сургуулийн сурагчдын дунд хөтөлбөрт лекцүүд мөн амар сайдын хөшөөний дэргэд хэлбэгдэсдийг цуглуулан бас төр засгийн байгууллагын удирдлагууд Орхон аймгийнхаа иргэдийн төлөөллийг оролцуулсан хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын ажиллагаа гэх мэтлэгээр их олон ажлууд зохион байгуулагддаг. Бид 80 жилийн ойгоор ихэд энэ ажлыг хүрээнд эрдэмшлэгээний хурлыг хүртэл зохион байгуулж эзэмшилгээ судалгааны ажлыг ер нь энэ түүхэнд хизээш дахин давтагдаж болохгүй энэ ажлыг хойч үедээ бас хуулан синхруулах, соён гэгэрүүлэх ажлыг бол давхар хийдэг байгаа. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэлт байсан юм. Өнөөдөр энэхүү хэлмэгсдэд зориулж мод тарьж байгаадаа баяртай байгаа талаараа хэлмэгсдийн ар гэрийнхэн хэлж байлаа. Манай өвөө хэлмэгдсэн байдаг. Тэгээд уул нь аа маань ирэх ёстой байсан. Тэгээ би өмнөөс нь ирж мод тарьж хүүхдүүдтэй хасч. Нөгөө нэг мод тариул хэдэн жилийн буян нэмдэг, нас нэмдэг ч гэж ярьдаг шүү дээ. Тэгээд мод тарих ер нь бол энэ зунжингаал мод тарьж явна. Байгууллагынхаа модыг тарьж байна. Өнөөдөр харин энд хэлмэгсдийн өдргээд бүх хэлмэгсдийнхаа өмнөөс л ерөнхийдөө бол бид бүхэн мод тарьж явах гэж бодож байгаа шүү дээ. Бүгдээрээ боёо үлдэж явна. За би Доржин Самдан гэдэг хөө. Миний эцэг 38-аас 48 он хүртэл хэлмэгдэж шоронд явсан тийм хүн байсан, говийн хүн. Би өөрөө говийн хүн. Тэгээд мод тарих ажлууд их сайхан энэ буянтай ажил хийж байна. Энийг би дэмжиж байна. Өстой гоё байна. Би өөрөө бол энд ийшээ дэнжээс цаашаа цуслантай. Тэндээс янзын сайхан мод тариад их сайхан байдаг. Тэгээ 100 тийшээ очдөг учраас энд ингэж мод тарьж байгаа явдлыг ахын их сайхан дэмжиж ирсэн. Олон мод тарьнаа. Би ямар ч 10-20 мод тарихсанаа та 4-5 модоо суулгаж байна. Ингээд явж байна да. Гоё байна. Энэ модыг жаа харчлах хэрэгтэй. Услах хэрэгтэй. За тэгээд их хавар болохоор зэрэг бүр сайхан жоохон сэрүүлээд энэ төр их сайхан төгөлд явганда. Энэ олонний хүчээр ийм сайхан мод тарьж байна. Зарим нь чадчихлаа, зарим нь чигээр нь болчиход байгаа та янз бүр л байх шиг байна. Тийм байна. Их сайхан өдөр байна. Өнөөдөр их сайхан тэнгэр хангаач гэсэн сайхан байна. Миний аав 1937 оны хэлмэгдэлтээр Мишиг овогтой Нован гэдэг хүн хэлмэгдсэн юм аа. Тэгээд лам гэж юугаар хэлмэгдээд 10 жил шоронд байжгаад тэгээд яг цагаатхын юугаар цагаат гарч ирэл тэгээд аав маань миний доор нэг дүү байгаа. Би 44 онд төрсөн. Тэгээд 47 онд дүү маань өлгийтэй би 3 настай тэгээд аав маань нас орсон юм аа. Тэгээд яг энэ юумууга хэлмэгдэлтийн хайн юумуу хөөцөлдөж бариад тэртээ дөрвөө цагаатсан болохоор олон жил хөөцөлдөж энэнийхээ учир утгыг олж аваад ингээд юумууга хэлмэгдэлтийнхаа мөнгөн тэр авцсан. Би бол бүр нэр авцсан. Тий. Тэгээ одоо ямар ч энэ ийм сайхан
үйл явдал болгох жахад одоо аавынхаа юу үндэтгэж мод тойролгүй яах вэ гэж өнөөдөр ч одоо ингээд ирсэн зогсож байна да. Жамбал гэж хүн байсан 4 хүүхэдтэй. Тэгээд хэлмэгдээд 8 жил шоронд суужсэн билээ. Тэгээ манай ээж одоо нөгөө хүүхдүүд нь бүгд хотод байгаа. Тэгээ бид нар төлөөлж ирээд одоо мод тарьж байгаадаа баяртай байна. Маш сайхан мод ургах болтугай. Олон сайхан хүний сэтгэлийг сэргийлсэн тийм сайхан модон төгөл болох болтугай. Тэгээд одоо цааш тийм хэлмэгдлийн сүудэр одоо бүү нийгмийг бүрхээсэй л гэж бодож байна да. Хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихтэй 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-аас 13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөж байсан гэж түүхэнд тэмдэглэн үлдсэн. Эдгээрээс 18,000 нь ламнар байсан байна. Орхон аймагт 89 хэлмэгсэд амьдарч байсан бөгөөд одоогийн байдлаар 76 хүний нөхөн олгорыг олгосон бол энэ жил 13 хүний нөхөн олгорыг өгөх юм байна.